За бүгдээрээ YouTube-ээс хялбар аргаар гар утсан дээрээ бичлэгийг татаж хадгалж авах шинэ аппликейшн сурцгаая. За би энийг дөнгөж сая Android утсан дээр туршиж үзсэн байгаа. Бас болж байсан шүү. За тэгэхээр та утасныхаа аппликейшн татдаг хэсэг дээр ороод Black Hole гэж бичиж өгөөрэй. За тэгэхээр чинь Black Hole Splitter гэсэн бичигтэйгээр ийм хар өнгийн зурагтай аппликейшн гарч ирж байгаа. За та энийг татаж суулгасны дараагаар таны утсан дээр иймэрхүү байдалтайгаар харагдах нэ. За тэгвэл бүгдээрээ одоо энэ аппликейшнийг туршиж үзье. Аппликейшн дотроо ороод ямар нэгэн хийх тохиргоо оролдох юм бол юу ч байхгүй байгаа шүү. За одоо YouTube руугаа ороод Baby Shark гэдэг энэ хүүхдийн дууг татж авъя. За эхлээд та бичлэгээ тоглуулна. За бичлэгээ тоглуулад эхлэхээр чин доор нь share хийх гэсэн товчлоор байгаа. Share гэдэг дээрээ дарангууд чинь copy link буюу линкийг нь хуулах хэсэг гараад ирж байгаа. За тэрэн дээр нэг дарангууд таны линк ингээд хуулагдлаа шүү гэд бичиг гарч ирснээр таны линк чинь хуулагдана. За буцаад нөгөө аппликейшн рүүгээ ороод энэ гол дунд харагдаж байгаа энэ бүрэнхий саарл хэсэг дээр удаанаар ингээд дараад өгөөрэй. За удаан дарлаа. Буцаад хуруугаа авахар чинь таны саяны линк чинь энд хуулагдлаа. Одоо бичлэг нь татагдж байна гэсэн юм гарч ирж байна. За ингээд бичлэг нь татагдлаа. Таны камер дотор хадгалагдлаа гэж байна. За одоо бүгдээрээ видео хэсэг рүүгээ ороод үзэхэр чинь галерей хэсэг рүүгээ ороод үзэхэр чинь саяны бичлэг ингээд бүрээ хэрэг татагджээ. За та нар минь бүгдээрээ туршаад үзээрэй. Хэрэглэхэд маш гоё хялбархан гоё аппликейшн байгаа шүү.